Сайн байцгаана уу? За манай Data Play шинэ подкаст тавтаа морилно. За би судалгаа зөвлөх үйлчилгээний Sika компани гүйцэтгэх сэрэл Эрдэнэ Лүгэн. За намайг AB гэж дууддаг. Энэхүү подкастыг надтай хамт хөтлөхөөр Data Scientist уян маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг. Би Data Scientist-аар суралцаад за судалгаа шинжилгээний чиглэлээр сүүлийн 8 жил ажиллаа явж байгаа. Ер нь бол их хөгжил болон хэрэглэгчийн судалгаан дээр анализ хийдэг гэсэн үг. За бид хоёрын хувьд бол энэхүү Data Play гэдэг шинэ подкастыг бол Sika судалгааны компаниас санаачлаад спонсорлоод шинээр хийгдэж байгаа тий. Тэгээд энэ нь бол судалгаа шинжилгээ, датаны чиглэлээр суралцдаг, сонирхдаг. За энэ чиглэлээр ажилладаг хүмүүст зориулсан мэдлэг мэдээлэл олох зорилготой подкаст болгон бол шинээр гаргаж байгаа. За манай подкаст нь бол судалгаа ба дататай холбоотой бүх төрлийн агуулга контент хамруулан дугааруудаа бэлтгэе гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бид хоёрын харж байгаагаар бол дугааруудаараа ерөнхий судалгаа шинжилгээний арга аргачлал, дата болон дата сайенсийн ойлголтуудыг бол дэлгэрүүлэн өөрсдийн хэмжээнд айлуулах бодит байдал жишээ авам тий. Зарим дугаарууд дээр бол энэ чиглэлээр бичигдсэн сонирхолтой ном, нийтлэл, ивентийн талаар тий. Эсвэл зарим дугаарууд дээр тий зочин ураад тий одоо яг энэ салбарын туршлагатай хүмүүсийг ураад, гол хүмүүсийг ураад ингээд олон төрлийн юм хэлбэртэйгээр контентуудаа хий гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол манай контент бол нэлээд сонирхолтой контент болно гэж бодож байгаа. За тэгээд энэ подкастыг хийж байгаа шалтгаан маань юу вэ гэхээр нэгдүгээрт бол дэлхийн чиглэлийн хандлага дата руу чиглэлсэн. Дата маань бол маш чухал баялаг болоо хувирсан тий. Тий датаг бол одоо орчин үеийн газрын тос ч гэж байгаа тий. Шинэ алт ч гэж нэрлэдэг байгаа. Тиймээс ер нь бол дата маань байгууллагуудыг улсын орны өрсөлдөх чадвар хөгжилд бол нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл болоо хувирсан. Жишээлх юм бол 2012 онд Америк нэгдсэн улсад Обамагийн засгийн газар их дата болон судалгаа өгдөл. За тэгээд одоо энэ хөгжлийн санаачлагыг боловсруулаад 200 сая $1 хөрөнгө оруулалтыг бол хийсэн байна. Тэгээд тэр чинь бүхэлд 8 жилийн өмнө энэ датан дээр ийм их ач холбогдлогоо тий хөрөнгө оруулалт хийгээ явсан гэхээр маш их нөлөөт нь бол харагдаж байгаа тий. Энэ сайн нөгөө алт гэдгсэн чинь бас нэг юу санаанд орчлоо. Нүс нэг Ivan Toffler үлээ бас нэг тийм хүний бичсэн 3 ном бичсэн байл да. Тэр хүн бол яг өгөхөөр өмнө нь бол зэвсэг айгүй хүчтэй байсан. Дараа нь мөнгө айгүй хүчтэй болсон. Одоо болохоор дата зэвсгээс ч илүү хүчтэй, мөнгнөөс ч илүү хүчтэй. Бидний ирээдүйн амьдрал нөлөөлнө гэж бичсэн байлээ номон дээрээ. 2030 онд бол бас дотоодын нийт бүтээгдэхүүн бол $120-130 тэрлион болно гэж PwC бол үнэлсэн юм. Тэгээд PwC-ийн энэ судалгаан дээр бол $15.7 тэрлион нь бол хиймэл оюун ухааны нөлөөгөөр үүссэн юм бүтээгдэхүүн зөвхөн хиймэл оюун ухаан тийм зөвхөн одоо хиймэл оюун ухаан. Тэгэхээр энэ бол одоо 12% гэсэн үг. Тэгээд энэ их хэмжээтэй тооны тий 12% гэдэг бол одоо маш том бидний эдийн засагт одоо бүтээгдэхүүн нийт бүтээгдэхүүнд одоо яаж нөлөөлөх нь бол тод харагдаж байгаа бох. Тийм тэгээ үүнтэй холбоотой бас нэг сонирхолтой статистик байсан гэхээр Хятадын хиймэл оюун ухааны зах зээл бол 2030 онд яг энэ 15.7% өсөлт юм бол 70% эзэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр 19 оны байдлаар бол яг энэ салбарын хөрөнгө оруулалт нь $70 тэрбум үнэлэгдэж байгаа тий. Тэгэхээр 2030 онд бол яг энэ өсөлт нь бол Хятадыг энэ салбарын тэргүүлэх номер 1 улс болгон хувиргана гэсэн юм тамгааллаас хийгдсэн явж байгаа. 7 тэрлион гэсэн юмсан тий. Тэгэхээр 100 дахин тий. 100 дахин гэсэн. Тэгэхээр бас нэлээд хөрөнгө оруулалт хийгдээд энд маш их ач холбогддог өгөө явж байгаа нь харагдаж байгаа тий. За бас нэг сонирхолтой жишээ хэлэхэд тоо юм дурдахад одоо өнөөдөр бид нэр дэлхийн хамгийн үнцэнтэй 10 компани гэх юм бол 8 нь бол яг технологийн суурьтай компаниуд юм байна. За жишээлбэл ямар компаниуд байна? Жишээлбэл одоо Apple, Amazon, Facebook тий, Microsoft, Google, Visa карт гэдэг. Тэгээд нөгөө талдаа Хятадаас бол бас нэг Alibaba, Tencent гэх компаниуд байна. Нэлээд том компаниуд. Тий, бидний одоо өдөр тутмын амьдрал баг хүн болгоны мэддэг болсон компаниуд. Тэгээ энэ 8 компани бол энэ 10 одоо хамгийн үнцэнтэй компаниас 8 юм байгаа. Тэгээд энэ 8-ийн хувьд бол өмнө бид нар мэдээлэл технологийн суурьтай компани гэж ойлгодог байсан. Технологийн одоо хөгжлийн давуу тал дээр бий болсон. Гэтэл өнөөдөр бол юу гэж харж байгаа вэ гэхээр энэ компаниудын тогтвортой удаан хугацаанд өрсөлдөх чадвар нь датагаа хэрхэн ашиглах чадвараас болж байна гэж үздэг. Тийм учраас энэ компаниудыг бол өнөөдөр дата компани болсон. Датаны одоо хууль эрх зүйн орчин зохицуулах ёстой гэж бас үзэж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр яг манай улсын хувьд яаж юм гэхээр энэ салбарын хөгжил бол дэлхийн хөгжилтэй харьцуулахад харьцангуй учралтай явагдаад байгаа ажиглагдаад байгаа тийм. Тэгэхээр Монголын хувьд энэ дата өгдөл том мэдээр нь ямар байдлаар ашигладаг вэ? Зөвхөн статистик. За тэгээд нөгөө тайлан тооцоо гаргах тийм. Уун шумандаа бол энийг бид нэр ашиглаад ирээдүйн чиглэлсэн таамаглал тэгээд ирээдүйн хандлагыг тодорхойлсон маш олон зүйлүүдийг хийж болно. Гэхдээ яг хөө сүүлийн жилүүдэд бол нэлээд их одоо дата цуглуулдаг салбарууд ялангуяа өөрийн телефоны салбар, банкны салбар
салбарууд тий. Эдгээр маань зарим нэг арга гаргачлалыг нь ашиглаад датанаас үнцийг бэлгэх гэж болол хичээж байгаа. Гэхдээ бол яг хангалттай бүр боломжийн хэмжээнд хүртэл нь бол гаргаж авч чадахгүй байгаа гэж үздэг. Хамгийн их дата цан бол банк өөр албаны салбарууд тий. Ер нь бол эдгээр салбарууд байж байгаа. Тэгээ яг одоо шинээр гажиж байгаа стартапууд маань мэдээж датан дээр суурилж гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол яг датан дээр датаны ашиглалтыг одоо сайжруулах зорилгоор open data-г бол бий болгосон. За мөн 2009 онд бол дата центрийг бий болгоцсон явж байгаа тий. Дата центр маань бол IT-ийн үйлчилгээ үзүүлдэг, за веб хостинг хийдэг сервер түрээсэлдэг. За мөн сүүлийн жилүүдэд хурц системийг хөгжүүлээд энэ дээр бол нэгдсэн тэм бүртгэлийн дата мэдээлэл дата баазыг бий болгоо явж байгаа. Тэгээ салбарын хэмжээнд аваад үзэл мэдээж бид нэр өөр өвөөж үнцний тооцох хэрэгтэй боловч яг энэ чиглэлд Монголын хувьд тооцсон үзүүлэлт судалгаа тийм үр дүн ерөнхийдөө ховор байна. Тэгэхээр яг Монголын хувь салбарын хөгжлийг хаана яваад байгаа гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй байна. За нөгөө төгөр бас манай улсын хувьд бол одоо энэ салбарт мэрэгсэн боловсон хүчин бол хомсдолтой байгаа санагддаг. Тэгээ датаны ач холбогдлыг ойлгосон, дата анализ одоо хэр чухал вэ гэдгийг ойлгодог, энийг хэрэглэдэг хүмүүс бол их бага байгаа санагддаг. Энэ чиглэлээр бэлтгэдэг одоо мэрэгсэн тийм сургууль тий хөтөлбөр бол бас хангалттай биш байгаа санагддаг. Би л өөр нь сонсоогүй. Яг өөрөө яг энэ салбартууд ингээд салбартууд сурч хөгжиж одоо мэрэгсний хувьд тий ямар хөө боломж өгдөг юм бэ? Бид нар өнөөдөр залуучууд суралцсан гэвэл. За яг бүр одоо энэ machine learning тий тэгээд энэ хэмэл оюухан чиглэл рүү ингээд явхад бол яг монгол хэл дээр бол контент бол баг тий. Тийм болохоор бид нар яадаг вэ гэхээр өөрсдөө сурж мэдэх. Тэгээд ер нь бол өөрсдөө судлах эсвэл гадаадд явж байгаа гадаадын сургуулиудад сурж мэрэгжил эзэмших бол шаардлага байна. Би өөрөө бол яг энэ замлаар явсан. За миний мэддэг бусад тий найз нөхөд мэрэгжлийн ханд нэгт одоо нөхөд маань бол ер нь бол нэг юм хөдөө замлаар яваад нэг бол өөрсдөө сурж мэднэ эсвэл одоо их сургууль гадны их сургуульд очиж мэрэгжил эзэмших болов. Өөрсдөө мэднэхэр онлайнаар гэсэн. Онлайнаар тий онлайнаар нэлээд олон платформунд гараад ирсэн тий. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор бүр 2011 онд McKinsey зөвлөх үйлчилгээний компани байдаг шүү дээ. Тэр компани маань одоо 2018 он хүртэлх тийм таамаглал судалгааг бол хийжсэн. Үүнд бол юу гэж үзэжсэн гэхээр зөвхөн Америкийн нэгдсэн улсад тий 2018 он гэхэд 140-с 190 мянган дата аналист гүнзгий мэдлэгтэй. За 1.5 сая дата анализыг ойлгодог, за түүний үр дүнг ашиглах чадвартай менежер удирдлагуудын дутагдлалд орно гэж хамгаалсан гэдэг байна. Тэгэхээр 2008 он ч одоо 2 жилийн өмнө өнгөрцөн. За тэгээд үзэхээр ер нь бол энэ тоо хэмжээ ингээ байж байгаа тий. Тэгээд яг үүнийг ингээ нөхөөд энэ дутагдлыг арилгахын тулд нэлээд их сургуулиуд энэ анализтай холбоотой програмуудыг бол санал болгоод байгаа. Тэгээ 2016 оны байдлаар бол дэлхийн 20 оронд 143 их сургууль анализтай холбоотой агшин түвшний сургалтуудыг бол санал болгож байгаа. Үүнд бол магистрийн докторийн сургалтууд орж байгаа тий. Тэгэхээр одоо 2020 оны яасан гэхээр онлайн сургалтууд гараад ирсэн. Их сургуулиуд бол онлайн одоо бүр сертификат, дипломтой тийм сургалтуудыг санал болгодог болсон. За мөн яг энэ чиглэлээр мэдлэг олгох зорилготой маш их тийм платформуд байна. Тэр програмууд үүнийг ингээ нэмэх юм бол одоо яг энэ салбарт хичнээн хач холбогдлоо гэдэг энэ салбарын боловсон хүчний бэлтгэхийн тулд ямар их хүчин чармал гаргаж байгаа нь харагдаж байгаа. Энэ хөтөлбөрүүд бол одоо бараг сүүлийн 10 жилийн дотор л бий болж байгаа хөтөлбөрүүд баг тийм үү? Тийм зарим нь бол их сургуулиудын онлайн хөтөлбөрүүд бол сүүлийн 5 жилд ийм ихээр бий болж байна тийм. Сая нөгөө чинь статистик хэлсэн шүү дээ. Тэгээд энийг бол бид нэр одоо Монгол бол 3 сая гаруй хүнтэй, Америк 300 одоо 400 сая хүнтэй гэдэг ингээд 100 орчим 100 дахинлууд их юм шиг байна л да. Тэгэхээр энийг ингээд Монгол руу болоод үзэхээр 140-192 мянган гүнзгий түвшний мэдлэгтэй мэрэгжилтэн гэдэг нь бол Монголд бол 1400-аас 1900 байх хэрэгтэй. Тийм пропорцлууд үзэхээр тийм. Пропорцлууд тийм. Нөгөө 1.5 сая гэдэг чинь 100 тоогаар чинь 15 мянган орчим тийм 15 мянган орчим дата анализыг ойлгодог хэрэгэлдэг юм удирдлагын түвшний хүмүүс байх ёстой гэсэн пропорц гарч ийн л да. Тэгэхээр энэ ер нь яг бодит байдлаар ямар хөө байдаг юм болоо одоо. Тийм миний мэдхийн яг ингээд одоо томоохон компаниудад data science-тэй data анализаар ажиллаж байгаа. За тэгээд гадаадд мэрэгжил эзэмшиж тэндээ ингээд ажиллаж байгаа хүмүүс ингээд тооцоор ер нь бол энэ чиглэлээр бол нэг 200-300 орчим хүн байгаа л гэж би бодож байгаа. Яг мэрэгчлүүдийн хувьд удирдлагуудын хувьд бол би сайн мэдэхгүй байна. Яг ямар удирдлага одоо энэ аналитикийн чадвартай байгааг бид нар бол ерөөсө тодорхойлж чадахгүй байгаа. Яг тэгэхээр статистик судалгаа ерөөсө байхгүй байна тийм. 1400-аас 1900-аас 200-300 орчим гэхээр нэг заа 20 орчим хавьтай тийм 20-30 хавьтай л гэж байна тийм. 15 мянган хүн дата ойлгодог. Окей би бол энэ дээр бол нэлээд тэр баг байгаа гэж бодож байна. Нэлээд баг байгаа. Тоо бас статистик байхгүй болохоор тийм. Энд дэр бас нэг сонирхолтой судалгаа ярих нэг Glassdoor гэдэг бас судалгааны компани нэг судалгаар бол 2019 онд Америкийн хамгийн best jobs тийм хамгийн сайн одоо ажлын байр гэдэг тэр бол нэгдүгээрт нь бол data scientist
analyst байгаа юм байна. 8-нд нь бол data engineer байгаа юм байна. Хоёулаа дататай холбоотой тийм. Хоёулаа дататай холбоотой. Тэгэхээр энэ чинь ингээд тэнгууд энэ дээр энэ нийтлэл дээр юу гэсэн байгаа гэхээр сүүлийн 4 жилийн data scientist гэдэг энэ одоо ажлын байр бол хамгийн сайн ажлын байр гэж сүүлийн 4 жил тэргүүлж байгаа юм байна. Тэгээд дундад цалингийн хувьд бол $108,000 гэсэн тийм. Тэгээд сүүлийн жилүүд дандаа өсөж байгаа юм байна. Тэгэхээр тийм бол одоо ямар гоё те боломж нөлөөтэй ач холбогдол одоо зах зээл орон зай ингээд биелж байгаа бас илтгэж байгаа гэж бодож байна. $188,000 гэдэг чинь одоо дундад цалингаас өндөр байна гэсэн үг шүү дээ Америкт. Тийм баг тийм. Тийм тэгэхээр ер нь аль нэлээд 50 $60 ч юм л тийм. Тэгэхээр ер нь бол нэлээд одоо эрэлттэй байгаа юм шиг харагдаж байгаа тийм. Монголын хувьд яг ийм тоон статистик ер нь бол байдаггүй санагдаад байгаа. Ер нь бол яг бид нар ингээ хидчний хүн ажилтай байна яг ямар чиглэлээр. Гэхдээ яг ингээ салбарын хүн хүрээ. Яг олон улсад хийж байгаа тийм судалгаа шиг тийм судалгаа бол Монголд байхгүй. Тэгээд хэдийгээр яг ингээ нөгөө статистикийн ангиуд ингээ манай их сургууль байдаг боловч энэ маань ерөнхийдөө жоохон тийм боломжтой судалгааны шинжилгээний арга хэрэгсэл болоо яваад байгаа одоогийн байдлаар. Тэгээд data science-ийн маань нэг одоо томоохон тийм одоо ялгаатай зүйл юу вэ гэхээр энэ маань ингээ олон мэдлэгийн огтлцол дээр байгаа. Бид нэр яг энэ data scientist-ээр ажиллах хүсэж байгаа хүн бол computer science-ийн мэдлэгтэй байхыг шаардж байна. За математик болон статистикийн тодорхой ойлголттой байхыг бас шаардж байна тий. Тэгээд тухайн салбарынхаа мэдлэг мэдээллийг одоо эзэмшсэн байх ёстой гэдэг тийм одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ гурван огтлцол дээр ерөнхийдөө data science байгаа тань тэгэхээр нэлийн ур чадвар шаардсан тийм мэргэжил нь бол харагдаж байгаа. Гэхдээ нөгөөдөөгөр ер нь бол энэ data science-ийг бол хинж сураад мэргэшээ явж болно. Ягаад тэгэхээр бидний одоо манай ажиллаж байгаа мэргэжлүүдээ зарим нь өөртөө ингээд сураад ялангуяа одоо нөгөө онлайн source-тэй болсон учраас бид нэр сурах боломжууд маш их байгаа. Маш их ажлын байр одоо бэлэн болж байгаа учраас тий. Өмнө одоо хинч одоо хөрвөөд тий. Гэс одоо data scientist болж болно гэсэн үг тий. Тийм гэсэн. Энэ улс их орны болон одоо байгууллагын удирдлагууд бол одоогоос ингээд нэг датанд суурилсан шийдвэр, судалгаанд суурилсан шийдвэр гэдэг нэг айгүйх яриад байгаа санагддаг тий. Гэхдээ бодит байдал дээр бол одоо хэрэгжилт багтайг бодиттой үр дүн гаргаж ашиглаж чадчих байгаа байдал бол бага санагддаг тий. Тийм. Тэгэхээр ер нь бол яг энэ удирдлагуудад бол бид тодорхой хэмжээгээр мэдээлэл өргөх датаны ач холбогдлыг таниулах шаардлагаас гарч иж байгаа л дээ. Ягаад тэгэхээр тэд нар маань гол ингэ шийдвэрийг гаргаж байгаа юмс тий. Тэгэхээр энэ подкастын бас нэг зорилго нь юу гэхээр бид нэр удирдах албан тушаалных нь мэдээлэл хүргээд энэ салбарыг одоо дэмжин ажиллах тийм сэтэл мотивацийг олох нь бол бас нэг гол зорилго байгаа. Датанд ингэ суурилсан шийдвэр гаргалтыг бий болгоно гэдэг байна шүү дээ. Тэгээд database decision making тий. Data driven organization гэдэг ойлголтууд гарч ирээд байгаа. Тэгээд бас соромжгож гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол хамгийн одоо энэ өөрчлөлт гол явах хамгийн чухал зүйл нь бол удирдлагууд гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо датаг цуглуулах, датаг ашиглан бүтэмжийг ингэ сайжруулах цаг хугацаа болон хөрөнгө мөнгө бол маш ихээр шаарддаг. Тэр ер нь бол урт хугацааны өөрчлөлт болоо явж байна. Айгүй урт хугацааны өөрчлөлт болно. Тэнгүүд ингэ удирдлагууд яагаад энэ өөрчлөлт ингэ тууштай хийх хэрэгтэй гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй байна эхлээд. Тэгээд тэр ойлголт мотивац нь бол хангалтгүй учраас удирдлагууд ихэвчлэн одоо юу гэдэг дундаас нь тийм одоо хуучин хоцрогдмол хуучин арга барилтаа ингэ зурлаа буцаад гусраг болгож байгаа юм шиг ингэ хуучин арга барил руу ингэ орчдөг. Тэгээд тиймээс нь датаны ач холбогдол үнцнийг бол хамгийн ихэнд бол удирдлагууд ойлгож өөрчлөлтийг шин зүйлийг туршиж үзэх шийдвэр гаргаад одоо тэрний хэдлээ бол тууштай одоо юу гэдэг хэдэн жил гэдгийг 2-5 жил ч гэдэг юм уу те ингээ аяас коммитмент хийж энэ өөрчлөлт бол жилттэй болно гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь аль дээрээс ингээ тодорхой одоо яг энэ төвшний зүйлийг нэвтрүүлье гэдэг тийм зураглалыг гаргаад тууштай явах хэрэгтэй л гэсэн үг болж байна тийм өөрчлөлтийг зураглалаа гаргаад тууштай тийм удаан хугацаанд тийм тэгээд үүнтэй холбоотойгоор бид нар нөгөө өмнө боловсон хүчин бас дутагдaltaйгаа ярьжсэн. Тэгэхээр тэрний бас нэг шалтгаан монгол хэл дээр яг тэрнтэй холбоотой контентууд маш бага байдагтай холбоотой байх гэж би бас боддیں۔ Энэ нь бол одоо англи хэл дээр гэх юм бол Datacam, Coursera гэлтэй Udemy маш олон тийм одоо платформуд байдаг. Энээс ингээд англи хэл дээр маш олон тийм баялаг мэдээлэл авчиж болдог. Гэтэл Монголын хувьд бол яг сүүлийн хэдэн жилүүдээс эхлэл актив Data School гэдэг ер нь бол эхэлж байгаа. Тэгээ мөн одоо нэг хэд хэдэн яг боловсролын салбар руу чиглэсэн стартап компаниуд бол бий болоо явж байгаа. Тэгэхээр яг манай энэ подкастын одоо зорилго тий зорилт гэх юм уу? Энэ бол залуу үеийн эрдэмтэд судлаач, сурагч, за оюутнууд болон за байгууллага их орны удирдлагууд, мэргэжилтнүүд, менежерүүдэд зориулаад энийг бол нэг тийм мэдлэг мэдээлэл авах сууг байгаасай. Тэгээ явандаа ингээд одоо тийм яг мэдлэг мэдээллийн бааз суурь байгаасай гэдэг үндсэн дээрээс бас хийж байгаа. За тэгээд цаашдаа бол подкастын одоо дугааруудаа бол тогтмол хийн гэж бодсон амлахгүй. Ямар ч тууштай удаа хугацаанд бол аягүй болон хандаа гэж бодож байгаа. Подкастаар одоо яг яагаад хийж байгаа, хүнд зориулж хийж байгаа, ямар зорилгоор хийж байгаа гэдэг одоо подкастынхаа танилцуулгыг бол өнөөдрийн дугаараараа бид хоёр
тайлбарлаа. Тэгээ та бүхэнд аягүй ойлгомжтой байсан баг. Манай подкастыг ирээдүйд одоо хүлээн авч сонсно гэж найдаж байгаа. Дараагийн дугааруудаар уулзтлаа. Түр баяртай сонсогчдоо. Баяртай.